болоод идвэдэго 17 дугаар жарны буян үлдэгч хэмээх усан бар жилийн цар шинийн баяр зориулсан тусгай дугаар маань ийхүү эхэлж байна. Та бүхэндээ битүүний өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн манай зочдоор эрхэм хүндэт зочид бол өргөдөн ирсэн байна. Тохиол холбооны 2 дугаар ангийн хамтын зөвлөлийн дарга Наранхөө, тэргүүл ихч Маамгай, мөн ихтэй ихч нар маань хүрэлцэн ирсэн байна. Та нар маань сайхан битүүлцээж байна уу? Сайхан битүүлцээж байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд бид нар тохиол холбооныхоо 50 жилийн ой зориулсан шижин 2 подкаст гэдэг дугаарыг бол сар бүрхэн одоо 14 хоногийн зайтаар бид нар хүргэж байгаа үзэгч нартай. Тэгээ өнөөдрийн дугаар маш онцлог. Яа тэгэхээр зэрэг нэг сар шинийн өмнөхөн битүүний өдрөд одоо ингэ болж байгаа одоо их онцлог байгаамаа. За тэгээд яриа эхлэхээс өмнө одоо тохиол холбооны 2 дугаар ангийн Ахмадын зөвлөл маань яг хэдэн онд байгуулагдсан, одоо хэдэн гишүүнтэй энэ талаар та ярихгүй юу нарах байх. За. Манай тохиол холбооны 2 дугаар ангийн Ахмадын зөвлөл 1998 онд боловсон хүчин тунгалгаар ахлуулан 50 ахмадтайгаар анх байгуулагдсан. Ингээд төмөр замын Ахмадын төрийн бус байгууллага бий болж энэ үндсэн дээр тохиол холбооны 2 дугаар ангид Ахмадын зөвлөлийн дарга тогтох жаргал хийж ажилласан. 2008 оноос 15 он хүртэл Маам инженер Ахмадын зөвлөлийн даргыг хийсэн. 15 оноос 16 онд Нарманд боловсон хүчин мессенжер Нарманд Ахмадын зөвлөлийн ажлыг хийсэн. 16 оноос миний энэ ажлыг аваад явж байна. Одоо манайх нийт 166 ахмадтай 4 тэргүүлэгчтэй тэгээд үйл ажиллагаа явуулж байна. Ер нь Ахмадын зөвлөл бол энэ залуу үе, дунд үе, Ахмад үе энэ гурван улсуудыг холбож тэднээсээ бас ажилтнанд туршлага бол зорилгоор ийм гурван үеийн үйлчлэг бол жил бүрийнхэн байгуулдаг. Одоо энэ коронавигийн үед одоо тасарлаа 2 жил. Тэгээд ер нь спорт урлагийн тийм хамтарсан олон төрөлд уулзалт тэмцээн урлагийн наадам маягийн одоо зохион байгуулж ирлээ. Тэгээд бид бас 19 онд яг коронавигийн өмнөхөн бас яг 3 уулзалт хийж ирсэн шүү дээ. Аюу сайхан болсон тий. Энд дээр чинь бас Ахмад үеэсээ суралцах юм байна тий. Бас харилцан туршлага солилцох. Тэгээ бас нөгөө Ахмадуудтайгаас танилцах бас их гоё бас өр өөчтэй бас уулзалт болсон шүү дээ тий. Тий. За тэгээ Маамга та ер нь Архангай аймагт төрсөн гэж ярьдаг шүү дээ тий. Тий би Архангай аймгийн Тариац сумын уугуул 1958 онд би төмөр замын техникумд Орсноор төмөр замын гэдэг нэрийг зөөсөн. Орсон жилээ 52 дугаар 53 дугаар зэрлэг замын үүдийн нааталд замчтын одоо бригадтай намайг өгчтэй. Би тэнд ил сайраас өгж өгөөд Арангай би сайхан голын хажууд амьдардаг байсан. Тэр дээрээс нар ширээ доороос ил сайрсан ямар актер одоо халуун одоо юм ажил хийдэг. Ямар баатар зүйтэй өсөв. Тэр бахархмаар юм байна. Та чи хэдэн настай байсан гэж ч одоо. Нөгөө 7 дугаар төсөөд юм гэдэг чинь 15 авцаад байхгүй юу? За. Тэр л ичнээс төмөр замтай холбогдсон байх нь шүү дээ. Тэгэл төмөр замтай. Төмөр замын техникум 1-р курс төгсөнгүүт 10 одоо манай ангийн 10 ихтэй хүүхдийг түнхэлд аваад 10 хятад нэг нөхцтэй. 10 хятад чинь ерөөсөө ингээл суугаал явчихсан. Нэг хятад нэг хүүхэд, нэг хятад нэг муу хүүхэд ингээл суугаал рүү. Тэгээ дэр модны мод бэлдсэн түнхэлд модонд. За. Нэг хөрөөний нэг гартаа уучгаад л тэгэл ингээл заримдаа ч аваад ишлээ яаж юм тэгэл өдөр зам тунц тасралтгүй ийсэрдэг юм шүү бас. Амар нэгж явах тамхи татна гэж байхгүй. За. За өдөр нь мохоо ирлээ суглаад мантуугаа иддэг. Тэгэл ороо дахиад цугаал явдаг. Ийм ажил хийчихлээ. Ингээд би төмөр замтай холбогдсон ийм ажиллаар хийсэн юм аа хэлээ. Тэгээ ярьж байгаа юм дээ. За тэгээд би техникум төгсөөд Чорын холбоонд 5 жил ажиллаад дараа нь бидээс сургууль Монгол Улсын их сургуулийн холбооны инженерийн анхны төгсөлт нэлсэлт авсан. Тэнд суралцаад 72 онд төгсөж ирээд тэгэл энэ ангитай холбоотой болсон доо. 73 оноос шалган турших тасаг гэдгийг одоо байгуулад энэ анги. Одоо КИП юм шүү дээ. Тэр үеийн КИП энэ ерөөсөө радио, холбоо, ССБ бүгд нийлээд нэг КИП. Нэг КИП. Тий. За ихтэй
Та одоо яг нэг лабораторид одоо тасралтгүй яг хэдэн жил ажилласан. Тэгээ төмөр замын сургуульд хэрхэн орчихв. Тэгээ бас тэр түүхээсээ олцооч. За сайн байцгаана. Өнөөдөр сар шиний одоо битүүн өдөр та бүгдтэй энэ өдрийн мэндийг хүргье. Би 1978 онд холбооны ангид төгссөн. Гэхдээ орсон түүхгүй үл эхэлдээ холбооны ангид орох маань би өөрөө бүжигчин болно гэж давхижсэн. Аав маань заавал одоо төмөр замд ажиллаулна, төмөр замын хүн болно. Тэгээ би 74 онд техникумд ороод төгсөөд тэгээд холбооны 2 дугаар ангийн удирдахад Мончороор анх орж ирлээ. Тэгээд шугам аппаратын танхимд тэгээд 80 онд удирдах дээр дуудаад за Оросын мэргэжилтнүүдтэй хэмжилзүүн тасаг байгуулнаа. Тэгээд шалгалт өгүүлнэ Батмөнх дарга дээр орж шалгалт өгж ийлээ. Манай төмөр замчин ерөөсөө доороосоо дээшээ Мончороосоо механикээс инженер яг энэ дараалалаар би одоо 35 жил холбоонд ажилласан байна. Бас тий. Тэгээ 35 жил ажиллаад 13 онд тэтгэвртээ гарсан. Тэгээ намайг багтаа нөгөө 1970 онд одоо анги баг үүсгэсэн өмнө одоо энэ Улаанбаатарын мэргэцэд ажиллаж байсан гэх түрүүн та нэг цугсгаа ярьсан. Тэр талаар тэр хаана байсан яг байшин одоо тий. За би 1970 онд Улаанбаатар холбоонд анх орж ангид энэ Улаанбаатар өртөөний жижүүр одоо байж байгаа тэр зүүн жигүүрт байгаа нэг шоп байгаа. Тэнд өртөөний жижүүр тэрний арын өрөөнд одоо эсвэгийн хэсгэлэл гэж байсан. Тэр хэсгэлэл бол мандаас майн төрөл цэрөөсөр хатчихтай. Тим хэсгээлээ тэнд одоо Эрдэнэсэнд орж ламсрын хоёр механик. Тэгэл одоо Дарна Мончор бүр ахлах ажилчин гэдэг тийм албан тушаалтаар явуулсан. Мончороос доор ахлах ажилчин гэдэг тийм албан тушаал байдаг байсан тэр үед. Тэгээ харин одоо сэдвүүд яасан. Тэгээд 71 онд хоол зорилготой чи тэр үед нь бол одоо очрын систем МК-гийн аппарат гэдэг тийм тоног төхөөрөмжтэй. Юу одоо энэ Улаанбаатарын өртөө бол нэг юутай сектор тавьдсан байсан. Тэгээ би 71 онд хоол зорилгот механикээр очижсэн. Тэгээ хоол зорилгот очихч бол очрын системтэй очрын өгч авахч гэдэг нэг юм юу төмөр тэрэн дээр очрын системээр одоо хоорондын замыг эзэлдэг. Тэр Симпор гэдэг дахиата тэр нь шүн болтлогоос панаар зүгээд өлгөж гэртүүлдэг. Панаараар яддаг. Тийм, панаараар асаад тавьдаг. Тэгээд тэр тим тоног төхөөрөмжтэй тим л байлаа. Тэгээд чоож мэлэнтүйн чоож гэдэг одоо тим чоожтой тим үед одоо энэ анги тэгж үүсчихсэн. Тэгээд одоо энэ 50 жилийн хугацаач бол одоо эсвэгийн талаар гэхэд бол 71 оноос эхлээд Сүхбаатараас эхэлж энэ цахилгаан төвлөрүүд эхэлж байлаа. Харин цахилгаан төвлөрүүд гэснээс ерөөсөө яг Монголд хамгийн анх давд дээр сэлгээний үйл ажиллагааг сайжруулахын тулд 9 ширхэг цахилгаан сум 72 онд тавьсан байдгийг. Тий. Тэгээд бус сумууд нь бол мэлэнтүйж авч байгаа. Хэвээрээ тийм л байж ирсэн. За шав хитэн шавтаар та шав ер нь тоолж үзчихсэн. За шавнарын яг тоолоод байсан юм алга да шавыг бол одоо энэ хүртэл миний шав. Сэпэл огон би энэ технологи цагаар хичээл бүсэл заадаг байлаа шүү дээ. За тул таймгүй болсон. Цагийн багш нар цагийн багштай. Тий. Тэгээс дээр ерөнхийдөө боллоо ерөнхийдөө кипэд тоглог ажиллаад Авирхан университет ажилласан цаасан буун ажиллуулаар орчихсон байсан. Нэлээд цаастаас уралдсан. Байгууллагын стандарт гэж нэг юмнууд хийгээд л байгууллагын стандартыг хөдөлмөр хуваалаар сургалтаар гэл стандартууд үсчээд бичдэг байлаа. Одоо энэ улсын их хурлын гишүүн зөндөө олон хууль гаргаад байдаг гэдэг мангид л хийж байгаа фонтой юм байна л да. Тэгээ тэрний хэрэгжилттэй одоо таараханд байдаг байхгүй юу? Би нөгөө өөрөө бас төмөр замчны хүүхэд.
Тэгээ бас холбооч манай авч ирсэн байхгүй. Тэгээд нөгөө хүүхд ахт ингээд нөгөө юун дээр холбоон дээр очихоор өстэй айгүй ингээд олон тонос хөрөмжлөй дуу чимээ гэж бүр ах юм байхгүй зүгээр өстэй таснис гэл нэг юм дугаар би юу дуурайд идэг байсан болоо гэж одоо боддог байхгүй. Тэр одоо нэг том юмнууд юу байсан бол гэж чамд боддог шүү дээ. Алтмын атаас маш их чимээтэй байлаа шүү дээ. Тэр одоо шал гэл өстэй чимээ гэж үзсэн тий. Алтмын артист тэгээд координатор артист гэдэг одоо энэ тооцсон юм. Одоо холбоогоо ингээ ороод харахад танигдахын аргагүй. Бид нар тэр үед чинь ингээ тэр их шуугаан дунд чинь тэр гацаануудын ажиллагаа бид нар ч даацдах тэл гацаал одоо чи одоо хуруу гайгаж яшгүй. Алтмын артист юм. Энэ наадас механика тусдаа хүнтэй. Тэгээ маргааш нь болохгүй болоох гэж нэг өмнө очиод мөглөө засдаг. Маш ажиллагаатай. их ажиллагатай. Маргааш байх. Координатор артист бол тэгээд ирээд сайхан болсон. Тий одоо юу? Одоо ресторан артист бол бүр сайхан болсон. Одоо бүр сайхан болж байна тий. Нэгжээгчээс би бүр авсамаар санагдаад байдгийн. Одоо ингээд соёлын тэргүүний ажилтан та тий цол тэмдэг хэдэн онд авч ийсэн. Тэгээд одоо энэ ажлын хажуугаар одоо яаж урлаг соёлын ажлыг амжуулж ийсэн. Одоо гэр бүлийн асуудал гэх эмэгтэй хүнд ч одоо зөндөл юу байгаа даа штэ ажил тий. Тийм би бүр бүжигтэй бол их багасаа холбогдсон бүр баг нэгдүгээр ангиас ихсэн сонирхолтой өөрөө тэр өгөгдлөөрөө олон сайхан багш нараар одоо мундаг гавьяатуудаар сайхан багш нараар заалгасны хүчинд би өнөөдөр энэ урлагаа хайж чадлаггүй бүр ингээд сэтгэл зүрхээрээ тэгээ тэр үед хэцүү байсан ажил төрүүлээ тэрэгэл хүүхдээ асрах ингээл асуудлуудтай тэглэг ихэд л ердөөсөө тэр юугаа хайж чадаагүй явсны үр дүн маань 1999 онд би соёлын тэргүүнд авсан. Тэгээ энэ маань айгүй их олон жил олон үе одоо тэр үе чинь Монгол Ардын хувьсгалт намын 17 18 дугаар их хурал үйлдвэрчний эвлийн 10 11 12 дугаар их хурлууд ингээд Монголын хувьсгал залуучуудын 17 18 дугаар их хурлууд энэ том хурлуудын концертуудад тэгээд сайхан фестивалуудад Ардын дуу бүжгийн чуулга хөгжим бүжгийн ангийнхан эдэртэй хамтарч сайн дурын уран сайханчдаас би ганцаараа л явж байлаа. Тэгээ манай одоо шичээ хоёр ч юм бол одоо их урлагаараа мундаг штэ. Тэгээ бүх ингээд шичээ 1 2 3 гэд 4 анги байхад ч дөрвөлээ 3 анги байсан ч одоо эднэр маань урлаг соёлоор ингээд дандаа үзлэгт ордог. Урлагийнх нь ингээд хөөрхөн манайх ч бүр цахилгаан хөгжимтэй Үйлдвэрийн хамтлаг байлаа. Үйлслэл гэдэг хамтлагтай. Тэгээд ардын хөгжим юутай, ардын сайхан өв уламжлал хайдгуу тийм сайхан да. Тэгээд маань одоо тэгээд дараагийн үедээ өрөөлөө хайрлаач гэж хүсэж байна. За өнөөдөр энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсан ангийн хамт олондоо баярлалаа. Үе ахмадуудаа одоо сайхан залуучуудаа одоо сар шиний мэндийг дэвшүүлээд битүүний өдрийн мэндийг дэвшүүлээд ажилд нь амжилт амьдралд нь сайхан бүхнийг хүсье. Амжилтынхаа зориулаад бид нэр Ахмадын зөвлөлтөөгөө одоо хамтарч агаад хишиг өдөр зохион байгуулахаар одоо яшин төлөвлөгөөнд орсон ба тэндээ та хэдийгээ урьж ийна бүгдээрээ одоо орчин үеийн том төхөөрөмжтэй та хэдийгээ танилцуулаад тэр үед ямар байсан одоо яаж өөрчлөгдсөн гэдгийг бас харуулах гоё шүү дээ тэр их гоё. Тийм ч албан ёсоор урьж байгаа шүү та хэдийгээ. За тэгээд сар шинийн битүүний энэ өдөр үед ажилласан ахмадууд одоо ажиллаж байгаа нийт ажилчид болон албан хаагч түүний гэр бүлд ирж байгаа бар жилдээ ангийн 50 жилийн ойн жилдээ ажлын амжилт гаргаж эрүүлийн сайн сайхан байхыг хүсээрөөё. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та нартай маш их баярлалаа. Тэгээ манай подкастын зүгээс бяцхан гарын зүрх бэлэг бэлдсэн баг та хэдтэй гартуулж өгье. Баярлалаа. Бяцхан урилгын зүйл байгаа. За ингээд
тохиол холбооны 2 дугаар ангийн 50 жилийн зориулж байгаа Шич баяр подкастын сар шинийн баярт зориулсан дугаар маань ийхүү өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.